итгэл ерөөсөө хүнийг авч явдаг юм бол өөртөө итгэх, өөртөө итгэлтэй байх юм бол ямар ч зүйлийг даалгах. Дээрээс нь тооч та төрүүлдэгтэй тийм багтал. Залуу байхдаа бизнес аягүй хийгээд гэр орноор их баг орж гардаг. Хүүхдүүдэд аягүй анхаарал тавиагүй явцсан. Хүүхдүүдэд дагуулж явж байгаа залуучдыг харахаар атаархдаг ер нь. Тэ? Ингээ баг багт яагаад бид ингээ дагуулж явж байгаа юм бол яагаад одоо би ингээд их бизнес цагаар зарцуулаад завгүй байдаг гэсэн юм бол да. Жоо харамсдаг нэг үйлгээд. Старт нөмөр байна. За би энэ мэдлэгээр ер нь өөрийнхөө ирэл болгоны ихэнд явуулдаг. Тэгээ би сүүлийн үед нэлээд төвхтэй ирэл хийгээд хүмүүст бас нэлээд хүрдэг болсон юм шиг байгаа. За гэтээ миний жинхэнэ нэр бол Төмөр Хоёг. За би энэ автын салбарт одоо 1990 оноос хойш ажиллаж байна. За би бол ер нь анхны автомашины одоо ченж гэх юм уу? Хамгийн анх Чехаас 24 90 онд оруулж ирж ирсэн. Тэр үед би оюутан Германд сурдаг байсан. За тэндээс хойш 1997 он хүртэл ер нь энэ сэлбэгийн бизнесийг эхлүүлэх хүртэл Германаас 20 гаруй удаа автомашин хөлөөр нь одоо тухайд Benz, Audi, BMW гэдэг машинуудыг оруулж ирж худалдаалдаг ийм анхны одоо машины ченж гэж өөрийгөө боддог. За мөн одоо энэ автын салбарын бизнесийг бас би 1996 онд хамгийн анхны кантиныг ачуулаад Монгол улсад хамгийн задаргааны бизнесийг бас үндэслэсэн. Тэгээ даавар дээр хамгийн анхны кантиныг тавьж ялаа. Тэр үед бас дааврын захирал, даш захиралт над руу уцтаад ийм боломж байна. Манай дээр кантинер тавиа гэдэг. Ингээд бид нар хамтарч ажиллаад түүнээс хойш одоо ингээд 30 жил болж байна уу? Энэ автын салбарт ингээд ажиллаж байна. Өрний ийм төвхтэй. За анх энэ машиныг одоо сэлбэгийн бизнесийг хийх болсон анхны санаа бол машин зөөж явж байхдаа нэг машина нэг хяактын цаана онголдуулаад тэрийг авчираад ширж авчираад ингээд засах гэсэн боловч ямар сэлбэг байгаагүй. Тэгээ би техникийн зах дээр сэлбэг хагаа авчихсан чинь миний машины сэлбэгийг ингээд хүмүүс хоорондоо зарж явах нь нэлээд үнэтэй үнээр зарж ирсэн. Тэгээд тэрнээс санаа аваад нөгөө машинаа залж авчираад гэсэн чинь би уг тухай дээр тэр Вартбург гэдэг машин байсан. Тэрийг $3,000 зардаг байсан. Тэгээ би $4,000 сэлбэг болгоод $4,000 болсон. Тэгэхээр энэ ерөөсөө яг зах зээл дээр ирэлт хэрэгцээтэй байна гэдэг нөгөө машиныхаа мөнгийг аваад Герман руу яваад хамгийн анхны кантинаараа 10 хэдэн машин залж авчираад ингээд эхлүүлж ирсэн. Тэгэд түүнээс хойш одоо өдөг хүртэл энэ бизнест үнэнчээр ингээд хэрэглэгч нарын А цэгээс Б цэг хүрэх тэгтээ эрүүл аюулгүй тэгээд одоо найдвар баталгаатай машинаар явахт нь одоо тусалж тэгээд дэмжиж ажиллаж байна гэж өөрийгөө урамшуулж бодож явд юм аа. Өөрийгөө баг багтаа ер нь уран бүтээлч болох. Надад тийм эсвэл шинжилгээ судалгааны ажил бол археологч ч юм уу эсвэл бол уран бүтээлч ч юм уу болох юмсыг боддог байсан. Эсвэл цагаан барилгын зураг зурдаг архитектор ч юм уу Гэтэ ингээд амьдралын жамаар шал өөр тийш ингээд явсан. Гэтэ би багтаа багтаа бол техникийн тийм их сонирхолтой бас байгаагүй. Гэхдээ яг техникийн сонирхолгүй ч биш яг нэг тухайн үед чинь бид нар залуу техникчдийн ордон юм уу гэдэг тийм сургалтууд явдаг байсан. Тэрэнд яваад бас инженерийн сонирхолтой байсан л да. Гэхдээ тэрнээс арай илүү нь уран бүтээлч юм уу түрүүний хэлдэг архитектор эсвэл бол археологч судалгаа шинжилгээний ажил надад тийм юм таалагддаг. Би чинь миний анхны мэргэжил болохоор өрмийн мастер. Би геологийн өрмийн мастер уул уурхайн чиглэлээр сурж ирсэн. Тухайд одоо Борогийн алтны урхад бол гэрээтэйгээр яваад тэнд бэлтгэжсэн юм ажилтнаар бэлтгэжсэн. Ийм өрмийн мастер мэргэжилтэй. Тухайд 90 оны ихэнх төгсч ирэхэд ямар ч тийм ажлын байр байгаагүй учраас тэгээд одоо цаашдаа бизнес хийгээд явах шаардлага байсан учраас тэгээд машины бизнес рүү анх орж ирсэн. Ийм төвхтэй. Ер нь яг би баг багтаа оюутан багт бол ер нь л банк бизнес хийгээд өөрийнхөө ажлынхаа амьдралыг амжиргаа гэсэн гэдэг залгуулдаг. Ийм л тухайн оюутнууд бүгд л тийм байсан. Бүгд өөрөө бизнес эрхэлдэг, залнуус баг, студент баг байсан болохоор тэгэл юм тиймэрхүү байсан да. Нэлээд хөдөлгөөнтэй ч байсан тэгээд. Би ер нь Улаанбаатар. Гэтэ би дарханд 10 жил төгсөө. Дөрөв дархных гэж явдаг. Тэгэл яг Герман
дарамт яваа Герман сургууль яваал тэгэл буцаж ирээл Улаанбаатартай л байгаа юм л төгт. Би одоо хүүхд 4 хүүхэдтэй. Гэхдээ одоохонд бол ганц бай. Хүүхдүүд маань том болсон. Тэгээ одоо ганц бай зарлж болж байгаа зүгээр. За. Тэгээ манай эхнэр бол маш мундаг эмэгтэй байдаг. Бас бизнесмен. Надтай энэ бизнесийг надтай Герман сурч ирсэн. Тэгээ бид тэр сургууль төгсөж ирээд тэгэл энэ бизнесийг эхлүүлсэн. Надад анханасаа бүр ингээд одоо бараг тэр хүний хийсэн ажил бол миний энэ бүтээсний бас 50-60% гэж би боддог. Маш хөдөлмөрж тэгээ маш одоо даачин тийм эмэгтэй байдаг. Гэтэ одоо Японд одоо байгаа өөрөө тэнд компани байгуулсан. Тэгээ компанид Японд компани дотоод нүүл ажиллагаа явуулдаг. Бас юм автын чиглэлийн бизнес хийдэг. Тийм эмэгтэй байгаа. Тэгээ яг одоо хүмүүстэй амьдралын янз бүрийн шалтгаан байна шүү дээ. Тэгээ болохгүй л байсан. Тэгэл ямарсан болоогүй тэгээд тийм л байгаа. Би нөгөө нэг залуу байхдаа бизнес аягүй хийгээд гэр орноор их баг орж гардаг. Хүүхдүүдтэй аягүй анхаарал тавиагүй явцсан. Тэгээ би одоо ингээ аяа саунд ороод хүүхдүүдэд дагуулж явж байгаа залуучдыг харахаар атаархдаг ер нь тий ингээ баг багт яагаад эдгээр ингээ дагуулж явж байгааг юм бол да. Яагаад одоо би ингээд их бизнес цагаа зарцуулаад завгүй байдаг гэсэн юм бол да. Жоо харамсдаг нэг үйлгээд. Гэтэ хүүхдүүдэд одоо би аль болохоор анхаарал тавьжтай аль болохоор байн уцаар одоо бид нар тустай хоол ингээл амьдарч байгаа шүү дээ. Манай хүүхдүүд гадааддаг гэж зарим. Тэгэл байнга л уцаар ярьдаг те зөвлөгөө өгдөг, дэмждэг, урамшуулдаг та. Гэт ийм байдлаар л одоо хүүхдүүдтэйгээ дэмж ажиллаж байна да. Тэгээд одоо амралтаар нь ирэхээр тэгээд бид нар заавал гадагшаа ч юм уу одоо дотоод айл майл гэх мэтээр хүүхдүүдэд цаг зав гаргаж байгаа. Үгүй хүүхдүүд нэг хилдэггүй юм байлээ. Гэхдээ том болсон хойно бид нарт айгу та гэртээ харагддаг байсан тэл гэдэг. Ер нь их ээжтэй хамт байсан. Гэртээ харагддаг байсан гэдэг. Одоо бидний үеийн үнэхээр бас ингэж тухайн 90-ад он гэдэг чинь яг л ингээл төвчрөө олчих гал өдөр шөнөгөл тэмцээсэн шүү дээ. Гадагшаа дотоошоо. Би ч одоо 20 удаа машинд явна гэдэг чинь бол тэр нэг машинд явахын тулд сар явна шүү дээ. Очоод машина аваад буцаад ирэх сар болно. Заримдаа хамгийн хурдан явлаа гэхэл 14 он. Тэгэл сараас тийш ингэ явчихдаг. Тэгэхээр чи гэрэн бараг харахгүй тэр хүүхдүүдийн багнасан дээр гэрэн бараг харахгүй гэдэг чинь тийм л учиртай байсан. Ер нь бол бизнес эрхлэнэ гэдэг бол маш их тууштай урт хугацааны ажил. Хамгийн гол нь бол зорилготой юунд хүрэх гээд байгаа. Юуны төлөө бизнес хийж байгаа юм те. Хинд өр өгөөж өгөх юм. Мэдээж энд оролцож байгаа бүх хүнд өгөөж өгч явах хэрэгтэй. Тэгээд зорилго нь тодорхой. Урт хугацаанд ингэ байх хэрэгтэй. Мэдээж урт хугацаа гэдэг маань энэ миний насаар яригдахгүй зүйл байхгүй. Надад ч шаш үргэлжлээ явах. Энийг л урт хугацаа гэж ярьж байгаа. Тэ. Би бол тэгж л хардаг. 90 он гэдэг чинь урд нь ямар ч бизнесийн ойлголтгүй, хувийн хэмжээний талаар ойлголтгүй тийм л хүмүүс байсан шүү дээ. Тэгээд хин нэг заагаад өгчих багш байхгүй те. Ингээд явна шүү, тэгээд явна шүү гэсэн юм байхгүй. Одооных шиг интернет, чат GPT-г асуучих юм байхгүй, сургалт энэ юуж байхгүй шүү дээ. Энэ бүгдийг практикаар л хийж сурж байгаа. Хин шилж өгөөгүй. Мэдрэмжээ их ашигласан. Гэтэ одоо цагт мэдрэмжээ ашиглах бизнес их боломжгүй болсон. Маш сайн төлөвлөж, судалж ингэж хийх шаардлагатай. А бидний хувьд бол зүгээр мэдрэмжээ л ашиглаж энэ бизнесийг хийдэг байсан. Одоо өнгөрсөн хийсэн зүйл бүх юм бол зүгээр туршлагаараа л бий болгосон зүйл л дээ. Одоо миний үеийн хүмүүс бас бүгд тийм байх гэж бодож байна. Хамчлан төрөө явж байгаа хүмүүс. Тэгэж хардаг. Тэгэд энэ хооронд бол зөндөө бэрхшээл байгаа шүү дээ. Бизнес гэдэг чинь те. Наад зах нь санхүүгийн асуудал, банк зээл, өдөө хүү, тэгээ татварын асуудал. За тэгээд хууль дүрм журм, нийцнэх, тэ эснийцэх гэдэг. Эдгээр олон талаар маш их мэдлэгтэй болох шаардлагатай. Угаасаа тэр мэдлэг суудаг, эдийн засгийн ойлголт, гадаад төвчнжил юу юм гэдэг бизнес хийхэд дотоод төвчнжил нь юу юм. Бид нар алийг чадах юм, бид нар алийг чадахгүй юм. Энэ бүгдээс ангилж тэ. Тэгээд ерөнхийдөө улс орныхоо хөгжилтэй уялдуулж тэгээд гаднаас суралцж ингэж бизнес хийдэг. А би бол өнгөрсөн хугацаанд 3 удаа бүр юу ч болтой дампуурж ирсэн. 2000 онд. За 2000 оны ихээр хамгийн сүүлийнх нь болохоор одоо 2008 оны хямрал тэгээд дэлхийн хямрал болсон шүү дээ. Тэгэхээр чинь бид нар бол маш их автомашины бизнес эрхлэлтийг юм хүмүүс маш их үнийн дүнтэй мөнгөөр бол шатсан манайх шатна гэж ярьдэн шүү дээ. Би л $300 мянган хүрээд ирэхээр тэгээд тоолхой болсон. Гэтэ бол дахиад боссон. Тэгээд бизнест гол чухал юм бол мэдээж тууштай байх, судалгаатай байх. Тэ? Одоо өөр олон чанарууд байгаа л да. Зоригтой байх. Эрсдэл хийж чаддаг байх. Энэ аюул чухал. Хүн
Ер нь хямраад унаад үзэх хэрэгтэй. Бүр 0 цагтаа үзэх хэрэгтэй. Ер нь болж игэл. Тэр үед бүх юмныг ингээд ялгардаг байхгүй. Найз нөхөд ялгарна те. Хүмүүсийн харилцаа хандлага ялгарна. Хань ижил танигдана. Ер нь бүх юм л ялгарна шүү. Би л уналтын цэг дээр л ялгардаг гэдгийг лээдэд одоо үзсэн. Тэрнээс чинь сургамж аваад хүн цааш тавхаараад юу хийхгүйгээ мэддэг юм болд юм бэл. Итгэл ерөөсөө хүнийг авч явдаг юм бол өөртөө итгэх, өөртөө итгэлтэй байх юм бол ямар ч зүйлийг таалах. Дээрээс нь тууштай төрүүлдэгтэй тийм байх тал. Би залуухындаа зөвлөлөд ингэж зөвлөнө. Ер нь ингээд гадаадаар жаваад энэ тэндгээр явхад энэ улс оронд нэг өөр юм бодлого байдаг те. Залуучуудаа дэмждэг, иргэдэд дэмждэг те. Манай залуучууд бол ер нь хүний дор ажиллах дургүй. Аль болохоор бие дааж ажиллах дуртай. Тэгэхээр залуучуудыг бие дааж ажиллахын тулд зоригтой бай. Тэгээ хэрвээ зоригтой та юм аливаа нэг бизнес эхлүүлэхэд зоригтой байл 50% нь л хийчлээ гэсэн үг. Хүмүүс мөнгөтэй болно, эсвэл өөр юмтай болж иж, туршлагатай болж, боловсралтай болж бизнес эхлүүлнэ гэж яриад идэв. Тэгвэл би бол тэг шаардлагагүй гэж боддог. Хүн зоригтой байх юм бол шууд л эхлэх хэрэгтэй. Мөнгөгүй байсан ч эхлэх хэрэгтэй. Би олон тохиолдолд шин бизнес эхлүүлж ирсэн. Гэхдээ бүгдийг мөнгөгүй эхлүүлдэг гэсэн байна. Толгоонд ороод ирдэг маргааш нь эхэлчихдэг. Тэгэл болдог. Толгоонд ороод ирсэн цаасан дээр болгож байгаа л. Тэгэл амжилттай болох шүү дээ. Тэр залуучууд миний ганц зөвлөгөө бол бити эргэлж, бити бод, бити зоригтой бай, шууд эхлүүл. Ийм л зөвлөгөө өгдөг. Мөнгө хамгийн дөрөв хүмүүс мөнгө гэж бодоод байдаг. Хоёрдугаарт ашиг төлөө явж ерөөсөө болохгүй. Ашиг бол өөрөө ирдэг зүйл. Эхлээд хүнд яаж өгөөчтэй байх вэ гэдгийг л бод. Тэгээд ирэх юм бол хүнийг бодох тусмал тэр хүмүүс чам руу өөртөө ирдэг байхгүй. Тэр чамд үйлчлүүлэх гээд ирж байгаа хүн бол мөнгө бариад ирдэг. Тэгэхээр залуучтай гаргадаг алдаа нь юу гэдэг вэ гэхээр эхлээд мөнгө бодоод идэгтэй, ашиг бодоод идэгтэй байдаг. Хувийн амжилтанд хүрсэн номнуудыг унших дуртай. Тэм зохиолуудыг уншдаг. Гэтэ одоо сүүлийн нэлээд жил бас ном уншаагүй яваад байна. Ер нь тийм номнуудыг унших дуртайсэн. Тэр ном уншиж л би тэндээс тэр зохиолын баатруудаас үлгэрч авдаг. Тэр гайхамшигтай амжилтанд хүрсэн зан чанар тэ юу нөлөөлдөг гэд сонирхдаг. За миний амьдралдаа баримтлагдаг зарчим бол олон зүйл байна. Нэгдүгээр хүн гомдохгүй. Хин нэгний гомдоох. Би өөрийнхөө ашигын төлөө бусдыг хохирохгүй байх. Ийм зарчмыг бизнесээр баримталдаг. Би тийм үед бахархна гэж ерөөсөж боддгоо. Би үргэлж өөрөөр бахархдаг. Хүн өөрийгөө зоригжуулж, өөрийгөө магтаж, өөрийгөө тэ урамшуулж, өөрийгөө хүч нэмжээж тэгжэл урагшилдаг байхгүй. Хэзээ ч өөрийнхөө муу юм бодож болохгүй. Өргөж өөрөөр бахархах хэрэгтэй. Хүмүүс надад баярлалаа гэж хэлэхээр би сэтгэл хангамж авдаг. Би үнэхээр хүмүүсийн төлөө хэрэгтэй хийгээд байгаа юм байна те. Энэ хүмүүст ямар нэг байдлаар л тус болоод байгаа юм байна л гэж. Тэгээ баярлалаа гэтэл сэтгэл хангамж авдаг. Сүүлийн дэрэлд ингээд хийдэг болсон баярлсан талархсан хүмүүс гудамжинд дуулзаад тэ баярлалаа таныг дэмждэг шүүгээ гар хөр барай зарим өөр зураг авахулаад янз янзаар барыг гар үсэг авъя гэх нь холгоо тэгдэг. Тэгтээ би энэ үхэндээ би одоо сэтгэл хангамж авдаг байхгүй. Энэ бизнес хийж байгаа юм миний бахархал байгаа. Ер нь явандаа бол бизнес хийхэ болно гэж бодож. Бизнес гарна. Би өөрийнхөө бизнесүүдийг одоо ингээд үүсгэн байгуулсан, хамтарсан энэ хүмүүстэй өгнө. Тэгээд би уран бүтээл. Аюу том зорилго байна. Гэтэ одоохондоо энэ уран бүтээл ярмаар байна. Тэ. Ирээдүйд та нар бас сонсох гэж бодож байгаа. Харин энийгээ би юу саяхан мэдсэн. Надад тийм мөрөөдөл, тийм хүсэл байгаа юм байна гэдгээ саяхан мэдсэн. Тэрнээс урд нь мэддэггүйс. Урд нь бол бизнес амжилтанд хүргэнэ гэж боддог байсан. Гэтэ миний байгуулсан бизнесүүд бол ерөнхийдөө надгүй эдгээр манай хамт олон бол аваа авч чадна. Тэнд бол итгэж байгаа. Тэгэхээр би аль болохоор одоо ойрын хугацаанд чимээрээ төлөвлөж байгаа ойрын одоо хэдэн жил байт тий. Нарийн одоо төлдөг байна. Жилд энэ бүх бизнесээс юу яа. Оролцоо болно л гэсэн. Тэгээд уран бүтээлийн ажлын гэсэн бодолтой. Манай сэлбгийн энэ одоо Star Center энэ компани хоёр салбартаа тэгээд нэг нь сонсголонд байдаг, нэг нь одоо энэ баггүй.
Тэгээ нийт 30-аад ажилласан та. Компани болохоор мэдээж нэг фронт хэсэгт нэг ажилдаг, нүүрэн дээр ажилдаг хэрэглэгчтэй тулдаг хүн байна. Тэрний ард талд нь ажилдаг, тооцоолын боддог, санхүүгийн нийдэг, маркетингийн нийдэг гэдэг ийм 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ийм компани байгаа. Ер нь бол нэг зүйлийг аюу анхаарах хэрэгтэй. Би бол залуучуудыг энэ бизнесийг хийгээч гэж уриалдаг. Болж игэл байна штэ. Сумын төв, аймгийн төв болгон дээр авц засвар сэлгүүн дэлгүүрүүд байх хэрэгтэй. Хэрвээ надад хандах юм бол би аюу системтэй зөвлөгөө өгч чадна. Яаж хөл дээрээ босох вэ? Юу хийх вэ те? Яавал зөв вэ? Дэмжинэ. Би залуучуудыг дэмжинэ гэж байгаа. Хараа нэг юм байна. Бид нар өнөөдөр байна штэ. Хамтарч ажил сурах хэрэгтэй байхгүй. Бид нар жигдгэн өгчих хэрэгтэй. Жигд бөөнөр бүгдөө улсаараа өгчих хэрэгтэй байхгүй. Нэг хэсэг нь төрүүлж мөнгөтэй болоод бусдынхаа хүчийг ашиглаж болохгүй. Бүгдөө жигдгэн хөгжиж энэ улсаараа хөгжих байхгүй. Тэгэхээр энэ дээр би бол аль болохоор харин энэ бизнесүүдийг задлах бодлоготой. Би ганцаараа бүгдийг хийн, би ганцаараа бүгдийг аавна гэсэн биш. Аль болохоор бүгдөө задарч өөрийнхөө сурж байгаа өөрийнхөө зарим чадахгүй ажлуудыг бусдад өгч хийлгэж те хамтарч ажил сурах хэрэгтэй байхгүй. Жишээлбэл ийм гэсэн үг. Би энэ сэлгүүдийг маш хурдтай хугацаанд Японоос оруулаад ирж чадна. Тийм үү? Тэгвэл тэр сумын төв дээр байгаа нэг залуу сэлгүүн дэлгүүртэй засвартааны залуу шүү дээ. Тэр маань Япон явж илүү зардал болж сэлгүүр өөрөө авчир. Бүх юмыг өөрөө их шаардлагагүй гэдэг байхгүй. Би маш боломжтой өнөр өгөн тэр залуу эндээс аваад тэр сумынхаа орон нутгийг яг нь Улаанбаатар зарж байгаа адилхан үнээр бараа материал нийлүүл хийн дааштай байгаа хэвээр. Тийм ээ? Ингэж би биний дэмжиж ажилласаа л гэж би өсөд байгаа байхгүй. Ажилласаа бүх юмыг өөрийн болгож бүх юмд оролцох хэрэггүй. Аль болохоор өөр том компаниуд ч гэсэн либералчлалтай аль болохоор задлж тэ бүгдэд нийтэд хүртээлтэй бүгдөө зэрэг хөгжиж бүгдөө зэрэгтэй мөнгөжиж тэ ингэж амьдрал зүг байхгүй. Улсаар илүү хөгжиж би бод шаардсан. Ерөөс энэ задаргааны бизнесгээ бидний нэрлэлсэн энэ бизнес бол ерөөсөө дэлхийн нийтийн бизнес байхгүй юу? Ерөөсөө бүх улс оронд байгаа энэ бизнес. Машин үйлдвэрлэгч орнуудаас одоо Японоос жишээл 54 орнд руу гардаг тий зүүнүүдээс тэр үедээ Америк руу ч гардаг. Америк, Англи, Австрали руу энэ моторууд чинь бүгд гардаг шүү дээ. Одоо жишээлбэл хүн шинэ мотор аваад тавина гэж байдгүй байхгүй. Нэг бол тий хуж мотор аваад тавина, нэг бол засуулна. Засуулна гэдэг чинь өөрөө хуж мотор аваад тавьсанаас үнэтэй байхгүй. Тэгэхээр энэ чинь дэлхийн нийтийн бизнес байхгүй. Зүгээр ганцхан Монголд байгаа юм биш. Задаргааны бизнес. Тэгээд энэ онцлог нь юу гэдэг гэхээр машин анх төрж штэ. Төрөгт тавьсан энэ сэлвэг гэдэг бол жинхэнэ ориг сэлвэг байхгүй. Ерөөс бүх чанарын хамгийн дээд нь. Тэгээд ориг сэлвэгийг зөвхөн Toyota-гийн дилерээс л авна. Дилер гэдэг чинь штэ тэр Toyota-гийн албан ёсны эрхтэй газараас л авнадаг байхгүй юу? Тэрнээс өөрөөр энэ ориг сэлвэг авах боломж байхгүй. Тэрний дараагийнх нь зах зээл дээр after market гэж нэрлэдэг дуурайж хийдэг сэлгүүд энийг Японд хийж байгаас Солонгос хийж байгаа, Хятад хийж байгаа after market-ээс тэр бол чанарынхаа төмрийнхаа найрлага бусад орч юмараа хизээж энэ OEM буюу ориг сэлгийг гүйцэтгэх байхгүй. Хөөс хөрөхгүй. Уусаа тэр ингээд стандарт нөр. Тэгээд бидний энэ хийж байгаа бизнес бол яг OEM буюу яг төрөгтөнд машины төрөгтөнд тавьсан сэлгүүнүүдийг оруулж. Энэ бол хамгийн ориг сэлэг байхгүй. Ерөөл хамгийн ориг. Монголд бол ерөөсөө OEM сэлэг бол барилж байхгүй. Том богдын дилер мэлрэл одоо захиалгаар оруулж ирдэг ус магадгүй. Тэрнээс би бусад юм бол бүгд манайх Хятадаас орж байгаа. Бүх сэлгүүнүүд. Гэхдээ хүмүүс OEM гэж нэрлэж зарж байгаа. Гэтэ бол би бол тэгж боддог. Тэгэхээр энэ бол маш сайн чанар. Миний тавьж байгаа зорилго юу юм бэ гэвэл би автомашин хэрэглэж байгаа хүмүүс тэр бол хүний амь настай холбоотой. Тэр хүний эд хөрөнгө явж байгаа. Үнцэнтэй зүйл байгаа. Энийг тэ хариуцж байгаа хувьд чанартай сайн бүтээгдэхүүн гэдэг ил нийлүүлэх гэж боддیں۔ Одоо ингээд манайх шин ганц автын бизнес гадна өөр дахиад 2-3 бизнес байдаг. Тэгээ тэр бизнесүүдийн гол юм асуудлууд дээр л би оролцдог. Тэгээ санхүүжилт, тэгээ төлөвлөгөөний биелэлч гэдэг юм уу те, дайлан доцооч гэдэг юм гол юм дээр л ордог. Тэрнээс яг өдөр тутмын. Гэхдээ миний гол одоо сүүлийн хийж байгаа ажил бол маркетингийн ажлыг хийж байгаа. Одоо сошиал дээр идэвхтэй сурчлах ажлыг хийж байгаа. Гэхдээ энэ стартын төмрөө гэж нэрийг би өөртөө л өгсөн л да. Яг компанийн нэрийг л өгсөн. Тэгээд юу яасан? Өнгөрсөн нэг жилүүд нэлээд хүнд байсан. Тэгээд янз янзын маркетингийн ажилчид аваа ажиллуулсан чинь
ер нь санаанд төрж ажиллаж чадахгүй байсан. Тэгээд ямар ч гэсэн нэг зөвлөмжн дээрээс ер нь бол компани эзэн тэ өөрөө хөрөнгө оруулагч өөрөө тухайн бизнесийнхаа брэндэнд байхвал тухайн бизнес амжилттай явдаг гэдэг нэг тийм өгүүлбэрэл сонссон. Тэгэл ер нь туршиж үзэл тэгээ болсон. Ер нь тэгээд яг хүмүүс миний ярихад таалагдд юм уу? Эсвэл одоо ямар нэг байдлаар зөв үнцг нь болсон юм уу? Яадаг ч бас намайг хүмүүс дэмждэг. Тэрэнд нь урамшсан. Одоо бас хүн ч урамштай юм билээ шүү дээ. Хүмүүс доор нь лайк дараад тэ баяр хүргээд тэ одоо нэг шеэр хийгээд ингэнэ гэдэг чинь дэмжлэг байгаа байхгүй юу? Өнөөдөр бол хэр оргийн юм дээр хүмүүс лайк дарахгүй шүү. Одоо айгүй харамж болсон шүү дээ. Лайк, шеэр хийх, тэ коммент бичнэ гэдэг чинь айгүй юу байхгүй юу? Тэгээ пэйжийг нэг органикаар нь хөгжүүлнэ гэдэг чинь бол бас их л хөдөлмөр юм байлээ шүү. За би одоо яг тэ хэдийгээр би яг энэ одоо сошиалын 90 үеийн залуучуудын төлөөл биш ч гэсэн яг өөрийнхөө насан дээр бол маш энэ дээр идэвхтэй энэ сошиалын одоо энэ маркетинг дээр идэвхтэй явдаг. Бас сайн суралцагч гэж ойлгодог. Одоо миний комментийн доод бараг л 50% нь сөрөг байдаг. Гэхдээ би сөрөг байх юм хэвийн байх ёстой зүйл гэж шатдаг. Ерөөсөө амьдрал чинь өөрөө тийм биз дээ. Хар цагаан биш, харж биш цагаан биш саарл. Тийм биз яг дундуур нь л тэр чинь баланслж өгч шүү дээ. Дандаа л магтаатай байлын чинь сонирхолгүй шүү дээ. 50% нь муула 50% нь магтчихвал яг баланс бариад сайвж байгаа л би хардаг. Байх ёстой зүйл тэр шүмжилж байгаа хүмүүсээс хэрэгтэй зүйлийг авна, сурна, сайжруулна. Үнэхээр тэгээд бүдүүлэг хараал үг хэрэглээд үзэн ядаад одоо зүйлийн сошиал дээр тийм болцсон шүү дээ. Ер нь тэгэл би бинэл үргэлжил муу энергиэр ингээл бохирдуулж идэгтэй. Тийм бол хүлээж авахгүй. За хамгийн гэгээлэг үе гэвэл дөнгөж би сургууль төгсөж ирээд энэ бизнесээ эхлүүлээд тэ их нартаа хоёлаа хамт ингээ эхлүүлээд хүүхдүүд жоохон байсан. Тэгэл ажиллаад дуусчихвал гэртээ ажил ядраал унтаж амраал маргааш нь юу ч болоогүй босоод ирдэг те. Тэр үйл надад хамгийн тэнд эхлүүлжсэн тэр хэсэг хэлхийг хамгийн гэгээлэг сайхан үе одоо тийг санагддаг. За хамгийн бараан үе гэвэл мэдээж одоо тэ ажил төрөл бүтлгүү үтсэн те. Тэгээ гэр бүл салаад ингээд байж явах тэр процесс хамгийн хүнд байсан л гэж. Ер нь хүнд бэрхшээл зовлон тэ юу л тохиолж байна. Гэхдээ тэрийг маш энгийн хүлээж авах хэрэгтэй. Төрөл байдаг зүйл байхгүй. Зүгээр чамайг сорж байгаа. Магадгүй чамд чамд анхааруулга өгж байгаа. Би бол тэгж хүлээж авдаг. Намайг өөрчлөгдөө гэж бодож. Чи нэг одоо өөрчлөх цаг болсон юм байна гэж өгдөг. Намайг одоо дампуурл би дампуурсан шээ тэ унжаахад хэцүү хүнд байсан тэ. Гэхдээ энэ надад өгж байгаа дохио энэ надад өгж байгаа сорил юм байна гэж би тэр үедээ тэгж бодоагүй л дээ. Одоо эргээд бодоход би тэгж хүлээж авч ирсэн юм байна лээ. Тэгэхээр альва хүнд дампуурах тэ одоо яг үүс тохиолж болно тэ магадгүй юу ч хийж болно. Тэр үеийг хүн даван тулах ганц арга бол ердөө өөртөө л ажиллах юм лээ. Өөртөө итгэл үнэмшил суулгах зүгээр хүлээж авах тэ. Энэ бол над зүгээр тохиолддог зүйл нь бол зүгээр сорил бүхэнд л бас адилхан тохиолж байгаа. Дахиад эхлэнэ, дахиад даваад гарна. Тэрэнд яаж бодсон тэ тэр уналт чинь байна шүү дээ. Хамгийн дод 0 цэг байхгүй. Ер нь бол би эзэн нэг өдөр тэр 0 цэгээс л эхэлж ирсэн 0 цэг дээрээ л ирсэн. Тэрнээс тааш уналтагч байхгүй. Тийм үстэй. Тийм учраас дахиад тэр цэгээс босоод явхад урд нь нэг үдцсэн юм чинь босоод явахд амархан шүү дээ. Дөндөө туршлага суудсан байдаг байхгүй. Тэр алдаа бол айх зүйл биш. Залуучууд зүгээр зоригтой л хэрэгтэй. Би бол тэгж л боддог. Энэ улс төрийн тогтворгүй байдал энэ хурдан тэ шийдвэрүүд гардаг, өөрчлөгддөг тэ. За дээрээс нь энэ банкны зээлийн хөө өндөр. Дээрээс нь энэ татварын маш өндөр татварууд байдаг. Ер нь олзгоор 58% нөлөө би нэг тооцож үзэж хад орлогын татвар очдог. Зээлийн хүү жилийн 20%. Тэгээд одоо нийгмийн даатгал шимтгэлж гэдэг юм уу тэ энэ биднээс үл хамаарах энэ одоо бидний үйл ажиллагаа сайн явж байна уу юу гэдгээс үл хамаарсан энэ хамаарлууд л аюу шалгуур болж идэг л доо. Тэгээ ямны үн жоохон үнэтэй байгаад байгаа шалтгаан нь бид эднийг төлөх шаардлагатай байдаг те. Ядангуяа задаргаан сэлбэгийн нэг онцлог байдیں۔
компани биш хуваарай хүмүүс энэ бизнесийг хийж байгаа. Дийлэнх нь энэ бизнесийг одоо зур судалгаар 2000 гаруй юм удаа эрхэлдэг хүмүүс байдаг гэдгийг 100 хэдэн л компани 1800 гаруй одоо хувь хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр хувь хүмүүс компани хоорондоо өрсөлдөнө гэдэг чинь аюу хүндрэлтэй. Жишээлбэл компанид доод нь 20-30 хүн ажиллаж байгаа. Тэр хүмүүсийн цалин хөлс нийгмийн татвар шимтгэл татвар гэдэг маш олон зүйл байж байна те. Хуваарь эрхэлж байгаа хүмүүс бол хуваарь эрхлэхэд аюу бага зардал гардаг. Зах дээр кантинаар төрөсөл чинь 130 мянган 100 сарын 150 мянган төгрөг чинь 500 мянган төгрөг байна. Тэгээд захын ойролцоо нэг том хашаатай тэр хашаанд агуулах байсан сэлгүй ороочдөг. Тэгээд ах トゥ ч юм амадан цаад 4-5 бизнес хийдэг те. Нийгмийн татгалаа хуваарь төлж чинь тог захиргааны мөнгө төлөхгүй. Тим хүмүүстэй би нэг үнээр өрсөлдөд байгаа байхгүй. Тэ тэд нар нөөц төлөхгүй би нөөц төлнө. Яг бидний онцлог нь юу юм гэхээр ингэж масаар нь их хэмжээгээр нь хийдэг толдаал арай болгоо яваад байгаа. Тэрнээс биш одоо яг ийм шудраг ус зах зээл дээр өрсөлдөж байна л гэж хэлэх гэсэн. Энэ бол айгүй одоо хүндрэлтэй. Яг манай салбар дээр нөөц төлдгөө хүмүүс, нөөц төлдөг хүмүүс хоёр өрсөлдөхөөрөө тийм үү? Нөөц төлдгөө хүмүүс нь зах зээлийн үнийг тогтоодох байхгүй. Би тэдний тогтоосон үнээр л баруун бүтгэн зарна шүү дээ. Тэрнээс илүү зарах боломжгүй. Тэг би бол энэ нөөдийн тухай хууль өөрчлөгдөж байгаа. Одоо сая өөрчлөгдөх ярьж байсан. Одоо их хурлын чуулганд орсонгүй. Тэг энэ дээр бол 400 сая төгрөг хүртэл нөөдөөс чөлөөлнө байгууллагуудыг гээд янз янзын шин гарсан байлаа. Гэтэ миний санаа би зүгээр энэ өөрөө яг энэ дунд байгаа учраас ер нь борлуулалт хийж байгаа хүн болгон нөөдийн одоо баримт шивж өгдөг болчихлох зүгээр байна. Хинч байсан. Бодомжон сууж байгаа нэг юм бидний тэ долж юм байж юм уу тэ тэр юм маань нөөц шивэд өгчдөг тэрийн технологиор шийдсэн байвал тэгэд нөөдийн хувь нь 10 биш нэг 5% байвал одоо энэ 70 эдийн засагт ингээ нөөц төлөхгүй ямар ч нөөдийн татварыг хурааж авч чадахгүй байгаа. Эднээс татвараа аваад авах боломжтой. Би нөөдийн татварыг ойлгож байгаа. Энэ бол эцээр хэлшин татвар. Энийг би төлдөг. Манай компани төлөөгүй байхгүй энэ татварыг чинь. Надаас худалдан авж байгаа жишээл чи энэ моторыг авсныхаа төлөө 10% татварыг чи төлж байгаа. А би бол зөвхөн төрд энийг дамжуулж авч өгч байгаа. Ийм л юм баггүй юу. Гэтэл төрд авч өгөх ёстой хүмүүс нь үүрэгтэй хүмүүс нь авч өгөхгүй болохоор тэ энэ харилцан хоёр өөр өрсөлдөөн болчиход байна шүү дээ. Тэ. Тийм учраас нөөц төлдгөө хүмүүсийн үнийн дүнгээр зах зээл явна гэж тогтоод байгаа. Тэгэхээр ингэ тэрэг жигд хөгжиж чадахгүй байгаа байхгүй. А жинхэнэ өрсөлдөө юун дээр байх хэрэгтэй юм бэ гэвэл сервисүүд дээр байхгүй юу. Хүнд ороод ирсэн хүнд тэр хүнд юмын өгтөө юмыг боогоод өгч гин үү? Үүдэнд нь гаргаад өгч гин үү? Үнэхээр тэр хүний асуудлыг сонсож байгаа шийдэд өгч гин үү? Бүр жижигхэн зүйлээр л энэ бол бизнесийн өрсөлдөөн. Тэр жижигхэн зүйлээр нь хэрэглэгч нар ялгаж биднэрт хандах хэрэгтэй байхгүй юу? Үнээр биш. Үнийн өрсөлдөөнөөр биш байхгүй юу? Гэтэл дийлэнх нь бид нар өнөөдөр нөгөө татварын буруу тогтцоотоо учраас үнээр өрсөлдөд байгаа. Тэгэхээр би нөөтийг бол ингээрэй гэж боддتي. Бүх бизнес эрхлэгч бүх хүмүүс нөөц шивж өгдөг байх ёстой. Гэхдээ 5% байвал аягүй шудраг болно л гэж боддог. Манайх шиг ингээд оруулж ирээд сэлгийн үлдэгдэл үлдчихдэг. Тэр шиг үлдгэлж байгаа одоо жишээл тэр машинууд нь ховорцсон ч юм уу эсвэл тэр машины үнц нь бууцсан те. Тэгвэл хүмүүс сэлэг нэмж авч тавихгүй ч юм уу. Агуулга үлдэгдэл үлдчихдэг байхгүй. А тэрийг би ер нь хэрэгтэй хүмүүс нь аваад хэрэглэгээ. Тэгээ тусдын болж ял гэж. Яг тэр шууд хайцсан ч болно эсвэл ямар аргууд байгаа л да. Гэтэ би яг нүд төмөр юмнууд чинь бол төмрийн үн чи одоо 280 төгрөг гэж байгаа. Нэг хилдээд өгөхөд 280 төгрөг шүү дээ. Тэр чинь бас мөнгө өгөхгүй. Тэрийг нь бол тэр төмрийн үнээр аваад гээл. Аль бол хүмүүст бас ингээд тус нэмэр болчих гэсэн бодолтой л. Тэгээ манад угаасаа одоо эднэс яг үнэндээ сүүлийн жил хүнд байгаа шүү дээ. Бодолтой авах чадвар муу байна. Юмны үн өсөж байна. Хүмүүсийн цалин үл сэдвэлдэ. Заримдаа бүр энэ хүмүүсийг би яаж энэ цалин мөнгөө хүргээд амьдраад байгаа юм бэ гэж гайхдаг. Яг үнэндээ. Тэгээд тийм байхад чинь бас тэ ард иргэдтэй, жирийн ард иргэдтэй. Миний одоо үйлчлүүлэгч чинь бод Монголын хамгийн эгэл жирийн ард иргэд тахгүй. Тэднэртэй тус нэм болъё л гэж боддог. Ер нь би бол цаашдаа ч гэсэн энэ автомашины энэ одоо энэ задаргааны сэлбгийн үннүүдийг одоо машинуудыг судалж үзэж хагаад боломжоор нь иргэдийн худалдаа авах чадварт хүртэл нь бол үнийг буулгана гэсэн бололтой.
Гэтэ энд бол маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардлагатай. Хэрвээ та бүхэн сэлвгээ худалдаа авдаг болыг манай надаас ирж манай компанийг дэмжиж сайн худалдаа авалт хийвэл би нэг маш хурдан ойрын хугацаанд хийж чадна. За нэг бодлын бас нэг жоохон муухай байна те өрсөлдөгч нараа тийм үү. Тэгээ бас юу яах гэдэг шүү дээ те. Ашигаас нь болох гэдэг шүү дээ. Гэтэ манад энэ зах зээл дээр ажиллаж байгаа өрсөлдөгч нар маань бол хангалттай ашигтай. Тэрийг бол хэлж чадна. Тийм учраас яг уу магадгүй тэд нар үнэ буулгаад бүгдөө нэг төвшөнд ороод ирвэл болно шүү дээ. Ялгаа байхгүй тийм ээ. Ер нь бол аль болохоор хэрэглэгч нар бодсон ийм бизнесийн загвар хөгжүүлэлт хийгсэн бодолтой байна. Гэхдээ амжилт бол байна шүү дээ. Амжилт бол миний хувьд бол сэтгэл ханамж. Хэрвээ үнэхээр жижигхэн юм дээр ихсэн сэтгэл ханамж авч чадвал амжилт гэж харна. Тийм ээ? Би яг өнөөдөр энийг хийгээд тэндээс би хийснийхээ дүр сэтгэл ханамж аваад ингэх бол амжилттай харж байна л гэж бодно. Тэрнээс яг тэнд хүрээд би амжилтанд хүрнэ гэж дүгнэмээргүй байна. Өдөр болгон амжилт, өдөр болгон тэрнээсээ кайф аваад амьдрал амжилт юм бол гэж боддог байна.